За эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг дэмжиж байна. Түрүүн сэтгэгтээс Соронзон болдог шөнө хэлж байгаагаар олон улсын зээлийн хилцээртэй холбоотой дагалдах зардлууд за тэгээд олон улсын зээлээр ер нь хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд бол өртгөн нь бол өндөр байдаг. Манай сангийн яамны хөрөнгө оруулалтын бол сайн мэдж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаас бараг 2 дахин өндөр байдаг. За тэгээд зарим бүр зээлийн хилцээрүүд нь урьдчилсан тэзүү, зураг төсөв бүгдээрингийн гадны компаниудаар хийлгэх ёстой гэд нөгөөдөл нь ахаад төсөв төртгүүд маш өндөр байдаг. Тэгээд хүүгийн зардал нь бага байлаа гэхэд ер нь бол бас дүндээ дүн болчиход идэв. За яг одоо бид нар улсын төсөв хүнд хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага их байгаа учраас бид нар үүнийг өөрснөө одоохондоо бүрэн санхүүжүүлэх төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй учраас одоо энэ бүгдийг хүлээн зөвшөөрөл нэг бодлон явж байгаа болчиход байгаа. Тэрнээс биш яг ингээд одоо төсөв төртөг энэ бүгдийг харуул ер нь жоохон өндөр байгааг бол та бүхэн маань өөрснөө бүгдээрээ сайн мэдж байгаа. Зам тавих ч гэсэн мөн адилхан. Зам ч гэсэн яг адилхан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас бараг 2 дахин за зарим нь бараг 3 дахин өндөр байгаад байгаа. Тэг би зүгээр өмнө нь бас хэлжсэн энэ эдийн засгийн хувьд үр өгөөчтэй за дээрээс нэмээд өөрснөө иргэн төлөх боломжтой ийм одоо төсөл хөтөлбөрүүдийг бол ялангуяа эрчим хүчний салбаруудыг за дээрээс нэмээд өмнө нь сангийн амн дээр бид нар бас энэ иргэн төлөлтүүдийг аваад үзэж хахад жишээлбэл төмөр зам гихмитчлэн энэ одоо зээлийн хилцээрүүдийг бол иргэн төлөгдөхийг нь заавал өөрсөнд нь хариуцлах нь зүйтэй юм аа. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ үнийг иргэн төлөвлөх биш орлогоосоо өөрөө буцаад зээлээ буцаж төлөх ийм одоо зээлийн хилцээрүүдийг одоо дамжуулан зээлэг байдлаар хийх нь зүйтэй. Эрчим хүчний салбар өөрөө энэ үнийг өөрсдийнхөө төлөвлөгөөнд оруулаад одоо хэдэн жилийн дараа бид нар иргэн төлөхийн тулд тариф ийм байх ёстой гэд санхүүгийн сахилгаач санхүүгийн төлөвлөгөөгөө эртнээс гаргаад явах нь зүйтэй. За тэгж явж чадахгүйгээр яадаг вэ гэхээр яг цагийн тулангууд бид нар энийг чинь төлж чадахгүй шүү дээ одоо. Улсын төсвөөр татвар төлөгчдийн мөнгөөр энэ үнийг түл гэдэг ийм асуудал руу ордог. Тэгээ эсвэргээрээ энэ бол одоо эдийн засгийн ийм хөрөнгө оруулалтуудыг бол иргэн төлөлтийг нь тухайн салбарт нь төрийн өмчт компанид нь хариуцуулаад төрийн өмчт компаниудыг нь харин шахаад явах нь зүйтэй юм а гэж бодож байна. Магадгүй эдийн засаг хөгжлийн яамн дээр одоо зүгээр иргэн төлөлт нь нэлээд төгссөн байгаа төсөл хөтөлбөрүүдийг дор хаяж одоо нэг 5 жилийн дараагаар байдаг юм уу төлөгдөх ийм зээлийн хилцээрүүдийг нэг удаа авч хилцээ цэдэ даргаа тэгээд ер нь иргэн төлөгдөх боломж болцоо нь ямар байгаа вэ? Графикийн хувьд яаж харж байгаа вэ? Төрийн өмчт компаниуд орон нутаг өөрөө иргэн төлөхөөр одоо хариуцаж авсан байгаа бол дамжуулан зээлсэн байгаа бол тэрүүнийг төлөх боломжтой байгаа юу гэдэг талаар нэг удаа сонсвол бас зүгээр байж магадгүй гэж бодож байна. Яг бол яг тулчгаар орон нутгаач тэр төрийн өмчт компаниуд ч гэсэн бид нар өөрсдөө тооцоолоогүй бид нар энийг иргэн төлж чадахгүй гэдэг асуудлууд гардаг. Миний санаж байгаагаар зарим орон нутагт дамжуулан зээлээд дараа нь бүр юу гэж хэлжсэн бэ гэхээр үгүй энэ одоо нөгөө намын авсан зээллэг шүү дээ. Бид нар одоо яхаараа төлөх ёстой юм бэ гэдэг асуудлыг хүртэл ярьдаг. Тэгээ энэ бол нэгэнт Монгол улсын засгийн газар Монгол улсын төр засаг авсан зээл учраас хэний нам тухайн үед ирэх барьж исэн үл хамааран төлөх нь үнэн юм чинь эртнээс энүүн дээр улсын хурал хяналт тавьж шаардлагатай үүрэг даалгавар өгж явах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээд сэдвэрч дараа энэ нэг эдийн засгийн байнгын хорон дээр нэг удаа авч хилцээсэй гэж бодож байна.